2026 онд зэсийн экспорт Монголын эдийн засгийг аварна. Дүүргүүд гар дээрээс худалдаа эрхлэгчдийг заавал бүртгүүлэх ёстой гэлээ. Багш нар засгийн газартаа хуурцсан гэж үзэж үндсэн хуулийн цэцэд ханджээ. Өвлийн олимпийн шорт трекийн төрөл мягмар гаргажлаа. Аримтрыг үзэгчдээ даваа гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танилцуулъя. За гэвэл ёогүй байх зарчим засгийн газарт алгаа. Засгийн газрын амласнаар бол энэ оны эхнээсэл багш нарын цалин 50%-аар нэмэгдэх ёстой байлаа. Гэтэл энэ нэмэгдэл хайцсан бэ гэж эхний цалингаа авсан багш нар гайхацгааж байна. Харин салбарын сайдын зүгээс багш нарын цалин бодтой нэмэгдсэн гэж хэнийч үгүй мэлцсэн хэвээр. Бүр сүүлдээ багш нарын цалин битгий хэл боловсролын салбарын 93 мянган ажилтны цалин нэмэхэд шаардлагатай төсвийг засгийн газар бүрэн тусгаагүй, улсын хурлч хянаж батлаагүй гэдэг нь баригдлаа. Ингэснээр салбарын сайдад хариуцлага тооцох багш нарын шаардлага хүчээ аваад байна. Жагсаат цуглаж ажил аялд хийж байж нийгэм цалингаа нэмүүлэхээр болсон багш нар дахин тэмцэл эхлүүлэхээ мэдэгдээд байна. Учир нь боловсролын яам багш нарын үндсэн цалин нэмэхдээ хоол унаа ур чадварын нэмэгдлийг нь ассан байна. За ингэснээр Наранбаяр сайдын яриад байгаа шиг 50% нэмэгдэл авч байгаа багш бараг алга. За 20 орчим жил ажилласан багшийн цалин гэхэд 26%-аар нэмэгдсэн байх жишээтэй. Хоол унааны нэмэгдэл тэгээд нөгөө нэг ур чадварын нэмэгдэл бүгд хасагдсан. Ингээд яг бодит байдал дээр цалин бол 50% нэмэгдээгүй. Яг бодит байдал дээр бол цалин бол үнцээ урд авдаг байснаас 26%-аар нэмэгдсэн байна. 16 жил ажилласан багш бол 26% нэмэгдэж байгаа. 16 жилдээ хүрэхгүй юм 10 жил ч юм уу 5 жил ч юм уу шинээр ажиллаж байгаа багш нарын бол 20% нэмэгдэж байгаа. Үндсэн цалин бол өдөрт сая 559 мянга байсан. Одоо нэмэгдсэн цалин болохоор 2-338 мянга гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ч нөгөө бүх урамшуулгаас хатгаар бараг 2,338 болоогүй хүрээгүй. Ийхүү засгийн газар нэмнэ гэсэн цалингаа нэмсэнгүй. За өгнө гэсэн мөнгөөч өгсөнгүй. За засгийн газрыг ийм ичгэвтер байдалд хүргэсэн хүн бол салбарын сайд Наранбаяр. За тэрээр дур мэдэн багш нарын цалингийн бүтцэд өөрчлөлт оруулж үндсэн цалингийн нэмж байгаа нэрийдлэр зарим нэмэгдлүүдийг нь хассан. Гэтэл хөдөлмөрийн хууль болон засгийн газрын бусад журмаар зохицуулдаг нэмэгдэл урамшууллуудыг Наранбаяр сайд ганцаараа шийдээд хасчих зүйл биш гэлээ. Хоол унааны мөнгө бол үндсэн цалинд ордгоо. Багш нарын цалингийн нэг карманд нь эн чинь үндсэн цалин шүү. Нөгөө карманд нь энэ чиний нэмэгдэл шүү, хоол унааны мөнгө шүү гэжсэн мөнгийг авчиж нөгөө карманаас нь өөрт нь хэлэхгүй суулаад энэ ингээд чиний цалингийн нэмэгдэл шүү, эн чинь хоол унааны мөнгө тэр нэмэгдлүүд чи орцсон шүү гэж байгаа одоо хурам эхэлж байгаа гэдэг шүү дээ, тийм ээ. За энэ бол өөрөө одоо олон хууль журмыг давсан маш хариуцлагагүй одоо улс төрийн алд хоёр тутам алдаа. За ийхүү Наранбаяр сайд багш нараас гар татаж байгаа нь учиртай. За тэрээр анхнаасаа л боловсролын салбарынхны цалин нэмэхэд шаардлагатай төсвийг улсын хурлаар батлуулж чадаагүй. За зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэлд хүрэлцэх 520 тэрбум төгрөгийг улсын хурлаар нэмж хатлуулсан. За гэтэл зарим улсын хурлын гишүүд төсөв батлагдсны араас багш нараас бусад тогооч, үйлчлэгч, харуул зэрэг ажилчдыг ялгарлаж болохгүй гэж өнгөрсөн борооны хойноос цуг нөмөрсөн. Тухайн үед салбарын сайд батлагдсан төсвийнхөө хэмжээнд зохицуулалт хийн болгондоо гих бөөрийнхи юмыг ярьж байсныг эргэн сануулъя. Цахилгаанчин, жижүүр, манаач энэ улсуудын цалин мөнгөний асуудал нь орхигдож гин гэж ойлгохоор байна уу, яахаар байна уу? Зөвхөн багш нар нь орж байгаа юм шүү. Хууль дээрээ бол багш нарын ингээд гарцсан байгаа. За тэгээ энэ тогтоолоо харах юм бол яг батлагдсан төсвтөө тааруулан хэмжээнд нь гэсэн ийм үг байгаа. Ийм учраас зүгээр яг ажилтны гэдэг үгийг нэмчихэд энэ дээрээ бас төвшийн хүрээнд өөрсдөө салбарын хүрээнд бас ярилцаа шийдээд явах боломж бас байна уу гэж харж байгаа. Зүгээр ажилтны гэдэг үгийг нэмчих бас боломж хэрвээ байвал бас энэ дээр бас оруулах зүгээр гэсэн ийм одоо байр суурийг бас салбарын сайдууд барьж байгаа. Зөвхөн нэг үгийн тухай асуудал биш л дээ Наранбаяр сайдаа. Энэ үгийн ард 400 тэрбум төгрөгийн асуудал яригдчих. Боловсролын салбарт байж байгаа 93 мянган хүний цалингийн асуудал яригдж байна. Зөвхөн багш нарыг гэж ялгах нь бас хэцүү. Тийм учраас хэмжээнд нь тааруулаад өнөөдөр батлагдсан хэмжээнд нь тааруулаад бид нар уян хатан зохицуултаа хийгээд цалингийн бүтцээ яриад ингээд явах боломжтой гэж харж байна. Та энэ тооцоолоо хийгээд төсвийн ажлын хэсэгтэйгээ сангийн хамтаагаа оруулаад тооцоолоо бодиттой гаргаад энийг төсөвтөө суулгаагүй ижиж одоо ийм асуудал над руу яриад идэх нь ямар учиртай юм бэ?
Ийхүү улсын хурлын гишүүд баталсан төсвөө хянахан битгийх л тоож чараагүй гэдэг нь эндээс харагдаж байна. Салбарын сайданд 400 тэрбум төгрөгөөр яригдах боловсролын салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг зохицуулна гэж арга заасан байдлаар хариулжээ. Үр дүнд нь өнөөдөр багш нар засгийн газартаа хуурдагдсны хариуд үндсэн хуулийн цэцэд хүртэл хандчихад байгаа юм а. Эмч нар ч бас засгийн газартаа хуурдагдсан гэж үзэн үндсэн хуулийн цэцэд ханджээ. Эмч нарын цалин энэ оноос эхлээд 30%-аар нэмэхээр болсон ч урамшуулалт цалин гүйцэд өгөхгүй байгааг тэд шүүмжилж байна. За өнгөрсөн сарын 28-нд эрүүл мэндийн ажилтны үйл өчний эвлэл төрийн 3 өндөрлөгт 7 хоногийн хугацаатай шаардлага хөрвүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. Тухайлбал эмч нарын цалин 30%-аар нэмэхдээ урамшуулалт цалин болон илүү цагийн мөнгийг нэмэгдсэн цалингаас бодох ёстой гэж үйлдвэрчний эвлэл засгийн газартаа гэрээ хийсэн. Гэтэл одоо нэмэгдэл урамшууллыг нь нэмэгдээгүй цалингаас бодож байгаа учраас гэрээгээ зөрчиж байна гэж тэд үзэж байна. Жишээлбэл Чихамар хоолой эмчээр 21 жил ажиллаж байгаа төр мөнх эмчийн цалин 1.6 саяас 2 сая болж нэмэгдсэн. Үүнээс 30 орчим хувиа татварт суудгуулчаар нэмэгдээгүйтэй ижил байна гэдгийг хэлж байна. Тийм болохоор урамшуулалт цалин болон илүү цагийг нь нэмэгдсэн цалингаас нь бодох хэрэгтэй гэдгийг илэрхийлж байна. Эмч ажилчдын бол ерөөсөө үндсэн цалин л нэмэгдсэн. Үндсэн цалин буюу одоо 25 оны одоо 12 сарын 1-ээс нэмж авч ирсэн цалингийн тэр цалинтай л 30% нэмэгдсэн. За бид юу гэж ойлгосон бэ гэхээр үндсэн цалин нэмэгдэхээр одоо үр дүнгийн урамшуулал, илүү цаг, за удаан жил ажилласан, за зэргийн нэмэгдэл ингээ бүх юм нэмэгдээд явах юм байна гэж ойлгосон байсан. За гэтэл яг хөр ер нь бол бид нэр бүгд л тийм бодолтой л одоо хэлцээрээ ард суугаад одоо ганц асуулцаас гэтэл зөвхөн үндсэн цалин нэмэгдээд та нөгөө бусад нэмэгдлүүд маань илүү цагийн хөлс одоо бусад нэмэгдлүүд нь огт нэмэгдээгүй. Одоо нэмэгдсэн цалингаас бол юу нэмэгдэл хөлсүүд бодогдоогүй, нэмэгдлүүд бол бодогдоогүй. Энэ бол одоо утгагүй байна гэсэн нэлээд хэдэн байгууллагуудаас бол мэдээлэл ирсэн байж байна. За тэгээд одоо гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зарим эмнэлгүүдээр бол одоо зарим одоо өгөх ёстой нэмэгдэл хөлсүүдийг олгоогүй энэ төр дараагийн сард олгоно гэсэн асуудлууд байна гэсэн ийм мэдээллүүд бол ирж байна. Эмч ажилчдын цалин 30%-аар нэмэгдүүлэхдээ 15%-ийг нь буюу 185 тэрбумыг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгохоор олжээ. Даатгалын сан мөнгөгүй бол жимлэгүүдийн санхүүжилтийг жолгож чадахгүй дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед эмч нарын нэмэгдэл цалинч олгох гэдэг хүндхэн даваалжээ. Одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөр орохоор хилэлцэж байна гэлээ. Өнгөрсөн сард урьдчилсан байдлаар эмч ажилчдын цалингийн нэмэгдэлд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 28 тэрбумыг олгосон гэлээ. Холбогдох одоо өөрчлөлтөө хийгээд хоёр эрүүл мэндийн яам болон сангийн яамнаас санал авахар хөргүүлээд байна. Санал авсан даруйда эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хилцүүлээд одоо батлуулахаар ажиллаж байна гэсэн үг. Эмч нарын цалингийн асуудалтай холбоотой гомдол санал орон нутгаас ч тасралтгүй ирж байгааг үйлдвэрчний эвлэлээс хэлж байгаа юм а. Тухайлбал цалингаа нэмэхийн тулд ажилчдаа цомгтгох ёстой болжээ. Угаасаа хүний нөөцийн дутагдaltaй салбарт 9% цомгтгол хийж хэмсэн төсвөөсөө үлдсэн ажилчдынхаа цалинг тавих гэж байгааг салбарынхан эсэргүүцэж байгаа юм а. Жишээлбэл 20 ажилтнтай сумын эмнэлгээс цэвэрлэгч, жолооч, үйлчлэгч зэрэг 3-5 ажилтныг халж эмнэлгийн үйл ажиллагаа доголдох эрсдлийг үүсгэж байгааг эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс анхааруулсаар байгаа юм а. Цагаан сарыг өргөнөөр тэмдэглэх нь өрхийн санхуд дарамт болдгийг хэн хөнгүй ярьж байна. Бага мөнгөө шавхаад байхгүй мөнгөө зээлж байж нэг юм шинсний дараагаас иргэдийн амьдрал эдийн засаг хэрхэх нь бүрхэг байна. Хэдий юу юугүй эдийн засаг хямралын байдалд орохгүйч хүндэрч магадгүй гэж эдийн засагчид үзэж байна. Бүр цаашаал бол төсөвт тодтгол хийх нь цаг хугацааны л асуудал гэлээ. 2025 он шударгатай зэрэгцэн эдийн засгийн савлгаа илт мэдрэгцэн. За олон аж ахуйн нэгжүүд дансаа хаалгаж зарим нь бүр хаалган ирсэн. За улсын хурлын гишүүдээс эхлээд төрийн албаныхны цалин хоцорч төсвийн орлогч бүрдэж өгөхгүй буу юм болсон. За ингээд эцэст нь 2025 оны төсөв 1.2 их найд төгрөгийн алдагдaltaй гарсныг үндэсний статистикийн хорооноос зарласан. Харин одоо энэ хүнд байдал улам дамжрах төлөв ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байна. За хэдий хавар олж малчид ноолураа самнах барилгын ажил эхлэх гэх мэтчлэн удирдлагын шинжтэй зарим салбарын бизнесүүд идэвхжигч за энэ өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад барагтаал эдийн засагт мэдрэгдэхгүй гэлээ.
Улирлын нөлөөгөөрөө хавар бизнес идэвчээд 6 сарын сүүлгээд ерөнхийдөө амраа авчина. Тэгээд 7-8 сар гэхээр чи эдийн засаг чинь бараг тийм дээр хөдлөхгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь төсөв талд нэлээд тодтгол орох магадлал бол нэлээд өндөртөө, төсвийн дарамт бас нэлээд өндөртөө, төсвийн сахилга бат бол нэлээд сул байх төлөвтэй байгаа. Яагаад тэгэхээр 27 онд ерөнхийлөгчийн сонгуул, 28 онд их хурлын сонгуул гэж байгаа учраас энэ эрх баригчд хоорондоо одоо тэр мөнгөний сонирхлууд бол энэ жилийн төсвүүдээр нэлээд өндөр гарч ирнэ л гэж харж байгаа шүү дээ. Үндсэндээ зүүн болгоод эдийн засаг хөшинг байдалд орох эрсдэл бий гэж эдийн засагчид үзэж байна. За гэтэл статистик мэдээллийг харвал бүх юм сайн байгаа мэт. Эдийн засаг өсөж, инфляц буурч, валютын нөөц зузаарч, зээлж их сэргэлж нэмэгдэж байна. Инфляц 7.5%-тай гарч, өнгөрсөн оны 11-р сарын байдлаар л гэхэд эдийн засгийн өсөлт 6.4%-тай гарсан. За мөн валютын нөөц бүр $7 тэрбум даваа тавьчихлаа. Харамсалтай нь энэ бүх эдийн засгийн өсөлтүүд өрхийн хаалгаар орохгүй иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна. За цаашид ч мөн цаасан дээр л эдийн засаг өсөж бодит байдал дээр иргэдийн амьдрал уруудах төлөв ажиглагдаж байгаа хэллээ. За иймд эрх баригчид халамжаа багасгаж эдийн засгийн бүтцээ эргүүлжүүлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай гэлээ. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт бол хөдөө аж ахуйн салбар, зэсийн үнийн өсөлттэй, харьцангуй нөөцний экспорт сүлийн 1-2 сард сэргсэнтэй холбоотой эмэл зүйл болоод шүү дээ. Халамжийн төр болцсноос болоод бизнес эрхлэлт бол урт хугацаанд тэтгэгдэх юм боломжтой нөхцөл байдал биш болцсноос иргэд төр бодит амьдралын чанарын өсөлт ерөөсөө энэ сүүлийн 20-30 жил ирэхгүй байгаа гэн шалтгаан. Тийм учраас энийг засахын тулд бид нэгдүгээр эдийн засгийн доктортой буюу урт хугацаанд Монгол улсын эдийн засгийг 8%-аас доошгүйгээр 3-4 жил 5 жилээс доош хугацаанд өсгөх шаардлагатай. Энэ хүрээндээ бид эдийн засгийн бүтцийн гажуудлаа засах ёстой байна. За 2026 он бол 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул болон 2028 оны улсын их хурлын сонгуулийн урдах жил. За иймд төсвийн сахилга бат алдагдаж төсвийг хэмжээгээр тэлэх эрсдэл бий гэдгийг хэлж байлаа. За энэ нь бүрхэг байгаа эдийн засгийг бүрч харанхуй руу төлөх нэг эрсдэл гэдгийг ч хэлж байгаа юм а. Хэд өдөр төсөөлөлтөөр эхэлсэн төсөв оны эцэст нас унсан. За гэхдээ зэсийн үнийн өсөлт нь эдийн засгийг аварсан юм а. Энэ жил ч зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж олон улсын зах зээл дээр их үн өсснөөр нүүрснээс хараатай Монгол улсын эдийн засгийг өсөлт рүү түлхэх нэг хөшүүрэг гэж эдийн засагчид таамаглаж байна. За өнгөрсөн жил нүүрсний үнийг хэд өдрөөр төсөөлсний горыг оны эцэс төсвийн тасалдлаар хамссан. За учир нь Монгол улс 2025 онд нүүрсийг дунджаар $105 экспортлохоор тооцож төсвийн зарлага баталсан. Ингээд 2025 оны 2 дугаар сард $101 ханштай байсан нүүрсний үн хагас жилийн дотор 2 дахин унсан. За өөрөөр хэлбэл нүүрсний биед хэмжээ ихсэн ч үнэ нь $50 хүртлээр уруудсан. За энэ үе бодвол он гарснаас хойш нүүрсний үн харьцангуй өндөр буюу $96 хүрээд байна. За гэхдээ энэ ханш цаашид тогтвортой байх хэсэг нь эргэлзээтэй болохыг өнгөрсөн жилийн ханшийн савлгаанаас харж болох юм а. За өнгөрсөн 8-9 сарын одоо $50 руу орж ирснийг бол одоо бас эргэж нэлийн сэргсэн ийм нөхцөл харагдаж байна. Яг одоогийн байдлаар бол хамгийн сүүлийн одоо 1-р сард хийсэн арилжааг харах юм бол $96 одоо 3.1 коксчих нүүрсийг бол одоо борлуулсан байж байгаа. Тэгэхээр коксчих нүүрсний үн бол дэлхийд дээр ерөнхийдөө $90-100 байх нь бол одоо бүх жилийн дундчтай одоо харьцуулж харахад бол одоо хамгийн зөв төвшин юм а гэж бол яг одоогийн байдлаар бол тодорхойлж байгаа. Төсвийн бүрдүүлэлтэд голжийн дардаг нүүрсний үнийг тааварлахын аргагүй байна. За гэхдээ ганц найдаж болох хашигт маламл нь зис гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн төсвийн гол бүрдүүлэлтийг зис эзэлнэ. Завчин олон улсын зах зээлд цахилгаан машин сэргээгт эрчимчний салбарт зисийн эрэлт хэрэгцээ бий болж энэ чинээгээр нийлүүлэлт нэмэгдэж байна. За өнгөрсөн жил Эрдэнэтийн ил уурхай, оюутлогоон ил болон гүний уурхаан нийлбэр дүнгээр 2.4 сая тонн зисийн баяжмлыг экспортлсон. За харин энэ жил оюутлогоон үйлдвэрлэл эрчимчийн зэрэгцээ үн тогтвортой байх нь хамгийн ойрын төсөөлөл болжээ. Зэсийн үн ерөнхийдөө нэлээд өсөж байгаад манай улсын зэсийн үйлдвэрлэлийн оргил үртэй яг таарж байгаа. Жишээ нь оюу талгын зэсийн үйлдвэрлэл дараа жил болохоор өнгөрсөн жилээс 15% илүү өснө гэж төсөөлөгдөж байгаа. Тэгээ манай олдворлол зэсийн тэр үйлдвэрлэлт нь ихсэж байгаа. Дээрээс нь үн ихсэж байгаа. Тэгээд одоо алтны үйлдвэрлэлийн ерөнхийдөө өмнөх жилүүтэйгээ ижлэхэн хэмжээтэй байгаа ч гэсэн үн нь бас нэлээд өсөж байгаа болохоор нүүрснийхаа офсетыг бол хангалттай нөхч нь ойролцоогоор бол 13,000 орчим
долларт бол үнэлэгдэж байна. За өнгөрсөн сарын дунд гэхэд бол хамгийн дээдлэлтэй хүрэх буюу 1 тонн нь бол 14,500 орчимд бол хүрж исэн. Тийм учраас манай улс бас нэг талдаа нүүрсний үнэлгээ бас гайгүй болж байгаа. За түүнээс гадна зэсийн үн бас өсөж байгаатай холбоотойгоор бол энэ жилийнхаа бас төсвийн орлогыг бол бүрдүүлэх энэ одоо нэлээд боломжтой ийм нөхцөл бол яг одоогийн байдлаар бол Харин нөгөө талд алтны үнж цойлж байгаа боловч өнгөрсөн сарын сүүлээр бага зэрэг уналтыг үзүүлсэн. За 1-р сарын сүүлчээр алтны үн ойролцоогоор $5,500 хүрч за түүхэн дээд хэмжээнд хүрсэн. За гэтэл ганцхан өдрийн дотор алтны үн 10%-аар унсан үзүүлэлтийг харуулсан. За алтны үнж гэсэн эрчимтэйгээр өсөх боловч тодорхой байдлаас үүдэн савсаар байх үзэгдэл ажиглагдах юм байна. За тиймээс хамгийн тогтвортой үнийн өсөлтийг үзүүлэгч нь зис байна гэсэн таамаглалыг эдийн засагчид болон шинжээгчид хэлж байна. За ингээд энэ жилийн төсвийн 40-оос багагүй бүрдүүлэлтийг эцсийн борлуулалт эзэлж магадгүй байна. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Эдийн засаг хямрч байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндийн даатгалыг төлж чадахгүй төрч байна. За энэ нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод нөлөөлж эхэлжээ. Тухайлбал эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орлого өнгөрсөн онд 100 гаруй тэрбумаар дутуу төвлөрсөн. Энэ нь эмнэлгүүдийн санхүүжилт, эмч ажилчдын цалинд нөлөөлж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн дэмлэгийн байгууллагуудад 198 тэрбум төгрөгийн өглөгтэй гарчээ. Үүнээс 50 тэрбумыг нь олгосон байна. Үлдсэн 140 гаруй тэрбумаа 6 сарын хугацаанд үе шаттайгаар олгон гэлээ. Үүнээс гадна энэ оны эхний гүйцэтгэлийн санхүүжилтээ өнгөрсөн сарын 26-нд олгосон. Тухайлбал 64 улсын эмнэлэг, 100 гаруй хувийн эмнэлэг, 1000 гаруй эмийн санд 120 гаруй тэрбумын санхүүжилтийг олгожээ. Харин маргаашнаас энэ сарын урьдчилсан санхүүжилтийг олгож эхлэхээр болжээ. 2026 оны төсөв эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв байгаа. Орлогын одоо 2.7 их найд, зардлын 2.4 их найдаар баталсан байгаа. За эхний 1 сарын байдлаар болохоор за лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 120 өмнөх оны өглөг ороод 120 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Анхан шатны өргөх сүм тосгонд бол 40 тэрбум, эмийн санд бол 7 тэрбум төгрөгийн бол санхүүжилт олгоод байна. 2 сарын 10-ны дотор бид нэр урьдчилгаа санхүүжилтийг бол одоо өнөөдөр ч 9 гэхээр маргаашийн дотор бол олохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын сан хоосрох нь эмнэлгүүдэд хүндхэн даваа болж байна. Эмнэлгүүдийн санхүүжилт орох ёстой хугацаанд орохгүйгээс болж эмнэлгүүд эм ханган нийлүүлэх байгууллагуудтай өртөө болж эцэстээ эм тариа тасалддаг. Жишээлбэл Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгэл гэхэд жил бүр дунджаар 4 тэрбумын эм ханган нийлүүлэлтийн өртөө гарах болжээ. Үүнээс гадна архаг өвчтөе хүмүүсийн үзлэгийн ковидтэй холбоотой үзүүлж чадахгүй хүмүүст цаг олдохгүй сар болох тохиолдолч бий гэлээ. Тийм болохоор архаг хууч өвчтөе нэгэн дүүргийн эмнэлэгт 7 хоног хэвтгэхийн тулд хамгийн багадаа 200-аас 300 мянган төгрөгийг зарцуулах хэрэгтэй болжээ. Тусламж үйлчлэгээний төрлийг архаг төлөвлөгөө зочмог гэж ангилснаас хойш архаг тусламж үйлчлэгээний яг ковид гэж тогтоогод өгсөн сар тутамдаа тэрнийхээ дагуу яг ковиданда багтаагаад тэрнээс авсан ковид тусламж үйлчлэгээний тохиолдлоо санхүүжүүлэлтүүд дээр тэрэн дээр л жоохон асуудал гарч байгаа. Төлөвлөгөө зочмог тусламж үйлчлэгээ бол ерөнхийдөө бол хязгааргүйгээр санхүүждэг учраас тэр тал дээр бол манайх дайггүй байгаа. Энэ онд эрүүл мэндийн салбарын төсвийг 5 дахин нэмэгдүүлсэн ч иргэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна. 30-40 жил эрүүл мэндийн даатгалаа төлсөн ах модууд үзүүлэх гэхээр цаг байхгүй, санхүүжилт байхгүй гэд тэднийг буцааж байх жишээтэй байна.
Үзэгч таныг соёл эрдэнэтэй уулзах гэж байна. За соёл эрдэнэ 4 хүүхдийн ээж 10 настайдаа дэгээ зүүнний нэхээс сурч гэр бүлийн хэрэгцээндээ зориулж янз бүрийн зүйл нэгтгэж байжээ. 3 жилийн өмнөөс өөрийн сонирхлоо нэмэлт орлого болгохоор нэгсэн бүтээгдэхүүнүүдээ ээж урлал гэх цахим хуудасаараа дамжуулан борлуулж байгаа юм байна. Түүний нэгсэн Монгол загварын 4 талт малгай, толгоон гоёл, шанх зэрэг нь сар шинийн баяр болон үндэсний их баяр наадмаар хамгийн эрэлттэй болдог гэлээ. 10 см хүрэхгүй урттай ганц ширхэг дэгээ зүгээр үндэсний дээлэнд зохицох 4 талт малгай, тоорцог малгай. За бүсгүйчүүдийн толгоон гоёл уралдаг соёл эрдэнэ гэртээ 4 хүүхдээ харангаа энэ бүгдийг амжуулдаг. Тийм ч учраас ээж урлал гэж брэндээр нэрлэжээ. Түүний уралдаг шиг малгай толгоон гоёлуудыг ижил төстөг хийдэг олон газар байгаа ч соёл эрдэнийх нэхмэл учраас хүний толгоон хэмжээгээр сууж тухтай байлгадаг гэдгээрээ давуу талтай гэлээ. Мөн гэртээ үйлдвэрлэж хүргэлтээр зардаг. За нэхмлийн утас дэгээ зүүнээс өөр материал шаардлагагүй учраас хамгийн боломжит хямд үнийг хэрэглэгчдэд санал болгодог байна. За тухайлбал нэхмэл 4 талт малгай 35 мянган төгрөг бол толгоон гоёлнууд 50 мянган төгрөгөөс эхэлж байна. За манайх болохоор хамгийн анх нэхмэл сарнайгаар эхэлсэн. За нэхмэл сарнайд дараагаар болохоор энэ манай энэ шахны гоёгийн онцлог нь болохоор нэхмэл суйртай гэдгээр онцлог. Гадуурууд маш олон төрлийн гоё шахнууд байж байдаг, шүрээр, торгоор урсан байдаг. Гэхдээ ягаад ч миний нэг тийм дотоод хүсэл болохоор нэхмэл гэдэг зүйлүүд өглөгдөөд одоо ингээд ээжээс ээжид дамжигдаад явдаг бүх гар урлууд тэр дундаасаа нэхмэл гэдэг зүйл нь болохоор нэг тийм техник одоо ингээд одоо өндөр юм техник багж хэрэгсэн шаардаад байхгүй зөвхөн одоо харагдчихлаачлан одоо юм нэгээ зүгээр одоо ингээд хийдгээрээ бас их онцлог. Тэгээ үүнийг болохоор юм одоо яг юм бүтээл болгож гараад одоо олон түмэнд нэвтрүүлэх гэсэн юм зорилготой байгаа. Тэгээ тийм учраас одоо яг юм нэхмэл суурьтай одоо гоёлыг бол хамгийн анх ингэж хийж ихээс одоо гаргаад ингээд худалдаанд гаргаа явж гэн гэсэн. За тэгээ энэ дээрээсээ гадна болохоор ер нь бол яг энэ дэгээ зүгээр хийж олох бүхэл зүйлийг одоо яг хийгээд одоо борлуулаад захиалга аваад тийм мөн одоо боломжоор бас хүмүүс бол заагаа явж байгаа. Нэхмэл суурьтай шанхууд өөрөө яг ерөөсөө хамгийн гол сезон нь өөрөө цаасаар үйж идэг. Зун болохоор наадмын үеэр бол яг нөгөө уран цангалан гоёлууд өөрөө ороо явждаг. Шанх бүхэн өөр өөрийн гэсэн одоо онцлогтой өөр өөрийн давуу тал болон ингээд давуу талтай шүү дээ. Манай одоо ээж урлын нэхмэл шанхууд ерөөсөө хүний толгойд байж болоход тухтай. Яг ингээл зүгээд үзэхэд яг одоо нөгөө тийм хамгийн юм тухтай мэдрэмжийг өгдгөөрөө давуу талтай нэгдүгээр. Хоёрдугаар болохоор тойрог нь болохоор даавын утас, торгон утас, хамбуу утас гэдэг 3 утсыг ашигладаг. Тэгэхээр нөгөө нэг юм маш юм зөөлөн мэдрэмжтэй. Соёл эрдэнэ шиг гэртээ сунгаа орлого олохыг хичээж буй ээжүүд олон бий. Гэвч ийм хөдөлмөрийг дэмжих, борлуулалтын боломжийг нээх тал дээр хангалттай дэмжлэг ойлголт байдаггүй гэлээ. Ихэнх бүтээгдэхүүнээ цахимд борлуулдаг, за өөрийн боломжоор хүргэлт хийдэг. Гэхдээ илүү өргөн зах зээлд хүрэх гэхэд наад зах нь өндөр түрээстэй нүүр тулдаг гэлээ. Тийм ч учраас сар шинийн баяр бол түүний бүтэн жилийн орлогоо бүрдүүлэх хамгийн чухал цаг үе гэлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн эмэгтэй малчны хотноосоо авч ирсэн айргаа Баянзүрх дүүрэгт борлуулах гэж байгаад цагдаа нарт хөөгдөж байгаа тухайга өөрийн цахим хуудсанд нийтэлсэн. За тэгвэл иргэд гар дээрээс худалдаа эрхлэхэд дүүргүүд ямар шаардлага тавьдгийг тодрууллаа. За сар шинийн баяр ойртож иргэдийн худалдаа авалт эрс нэмэгддэг энэ цаг үед малчид жижиг бизнес эрхлэгчдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой цаг байдаг. Гэсэн ч зарж борлуулах цэг хууль дүрм олон шаардлагаас болоод тэр бүр боломж нээлттэй шана. Тухайлбал нийслэлийн айл нэг дүүрэгт гар дээрээс бүтээгдэхүүнээ борлуулахад үндэсний үйлдвэрлэгч байх, аж ахуй нэгжээр бүртгүүлсэн байх. За хүнсний бүтээгдэхүүн бол гарал үүслийн гэрчилгээтэй лабораторийн шинжилгээ хийлгэсэн байх, хаяг шошго сав баглаа буудлын стандарт хангасан байх зэрэг шаардлагууд тавигддаг байна. За өөрөөр хэлбэл хөдөөнөөс ирсэн малчин эмэгтэй цагаан эдэгээ борлуулахын тулд заавал аж ахуй нэгж болж татвар төлөгч болох хэрэгтэй гэсэн юм. За ингээд татврын тайлан гаргахаас эхлээд малчид битгий хэл энгийн албан хаагч чадахгүй ажлыг хийх хэрэгтэй болдог байна. Энэ бол үнэхээр эмгэнэл. Одоо яг хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс маань яг л нөгөө лабораторийн шаардлага шинжилгээ шаардлагыг хангасан байх ёстой. За QR кодтой тэгээд аж ахуй нэгж одоо байх ёстой гэсэн тийм шаардлагыг хүнсний чиглэл угаасаа нарийн байдаг шүү дээ. Тийм болохоор яг л одоо Монгол улсын заасан одоо норм стандартын дагуу шаардлагуудыг тавиад одоо оруулж байгаа гэсэн үг. Бид нар одоо яг нөгөө
хүслийг нь одоо яг аж ахуйн нэгж болоход одоо иймэрхүү шаардлага байх хэрэгтэй байна. Хүнсний чиглэлч юм. Энэ дээр нь бид нар одоо яг зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлээд явдаг гэсэн үг юм. За манай төвд одоо Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн төвд хандлаа гэхэд за та аж ахуйн нэгж болохын тулд одоо иймэрхүү шаардлагыг биелүүлсэн байх хэрэгтэй байна. Энэ дээр зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлээд сургалтанд хамруулад одоо цаашдаа яг одоо борлуулалтыг дэмжих тал дээр нь үйл ажиллагаануудыг одоо үе шатаа зохион байгуулад явдаг гэсэн үг байна. Үйлдвэрийн логоос авалгаатай айраг худалдаа авах уу, малчны гар дээрээс органик бүтээгдэхүүн худалдаа авах уу гэдэг хувь хэрэглэгчийн сонголт. Хэрэв иргэний зарсан айрагт асуудал үүсвэл дүүрэг хариуцлага хүлээхгүй нь тодорхой. За зах зээл өөрөө зохицуулдаг энэ харилцааг дүүргийн олон шат амжилттай бичиг цаас зөвшөөрөл зэрэг нь бүртгэлжүүлэх нэрийн дор л яг л хэвээр байна. За энэ хүндрэлийг яаралтай зогсоохыг улсын хурлын дарга учрал цахим хуудсандаа сануулсан байсан. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед хөлтөөнд хүлхэж, хүлгүүн мөлхөж, амь зогоох аргаа олохыг дэмжих нь л төрийн үүрэг болцоход байна. Үргэлжилж байна. За Монгол Улсын их хурлын дарга Нэм Осрын учрал Оросын албаны улсын холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын их хурлын дарга учрал Оросын албаны улсын холбооны хурлын төрийн думын дарга Володин, за холбооны зөвлөлийн дарга Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцсон. За улсын хурлын дарга Монгол Улсын их хурал, Оросын албаны улсын холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны комиссийн 2 дугаар хуралд оролцож үг хэлэх юм а. Мөн улсын хурлын дарга учрал Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Сагинтаевтай уулзалт хийж, тус холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлыг хүндэн ярилцсан. Евразийн эдийн засгийн холбооноос Монгол Улсын их хурлын даргын айлчлалыг тохиолдуулан бизнес уулзалт зохион байгуулна гэлээ. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар амралтын өдрүүдэд Өмнө Говь аймгийн иргэдтэй уулзлаа. За уулзалтад 700 гаруй иргэд оролцсон. Санал хүсэлтээ ерөнхий сайдад уламжилж, Баян цагаан дил уулын сав газарт бомб нээх шийдвэрийг эргэж харахыг хүслээ. За иргэдийн хувьд ерөнхий сайдад уламжилсан гол асуудлуудын нэг нь цагаан дил уулын сав газарт бомб нээх шийдвэр байлаа. За нэр бүхий компани Монгол Улсын дархан хөлийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож байгаа талаар иргэд хэллээ. Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоол цагаан дил уулаар бомб нээх анхны шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг бол Өмнө Говийн малчид иргэд бид төрийн буруу шийдвэр гэж хардаг. Одоо энэ говийн иргэдийн, малчдын амьдрах одоо энэ нөхцөлийг нь хангаж өгөөд голоор улсууд ганц энэ борцомгийн говийг одоо бас хамгаалж өгөөсэй гэж хэлээд засгийн газрын энэ 2014 оны 46 дугаар тогтоолыг бас өчнгөө болгож өгөөсэй гэж хүсэж байна. Өмнө говьд ганцхан онгон нэгснээрээ өвдсөн борцомгийн говь бүтнээр байна. Энийг устгаж өгөө хийх гэж ингэж хятадын гадаадынханд лиценз нэртэйгээр зарж болж байгаа юм. Зам бомбтой холбоотой асуудал иргэдээс доод шатны анх шатны нэгж байгууллагаас ерөөсөө санал хүсэлт авдаггүй, анх шатны нэгж байгууллагад танилцуулдаггүй. Энэ асуудал нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны наривч гэсэн үнэлгээг хийлгэж, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийг хөлийн бүсэд ажиллуулахаар боллоо. За хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуух хариуцлага тооцно гэж ерөнхий сайд Зандан Шатар мэдээллээ.
Цагаан дэлбомтын талаар ер нь ард иргэдийн дуу хоолой бол жухлаа. Орон нутаг иргэд өөрсдийнхөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж тэр талаар мэдээлэл авах хэрэгтэй. Ийм учраас энэ иргэдийн тавьж байгаа асуудал бол бас зөв зүйтэй. Миний бэлчээр, миний газар нутаг яач ба энэ чи эзэнтэй юм уу, юу болчихов гэж халгалж ярьж байгааг би одоо хүндэтгэн хүлээж авч сонсож байна. Энэ санал эсэргүүцэл бол анхаарал татах ёстой дохио. Үүнийг бол үл оошоох аль эсвэл хүчээр шийдэх бодлого огт байхгүй. Тийм учраас орон нутгийн иргэдтэй нээлттэй уулзалт хилцүүлэг зохион байгуулнаа. Байгаль орчин нийгэм дэд үтсийн нөлөөллийн үнэлгээг дахин нэгтлэнаа. Энэ бүх үр дүнгээ иргэдэд ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг ил тод хүргэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмж зарж байгаа асуудлуудыг тагнуул цагдаа хэл хамгаалах газруудын хамтарсан ажлын хэсгийг эрүүлж, ашигт малтмал эрэлт газрын ажлын хэсгүүд ирж бомбын орчимд ажиллах бол. Далан задгуудын дулааны цахилгаан станц 20 гаруй жилийн өмнө ашиглалт орсон. За барилгажилт хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч үйл ажиллагаанд доголдоход хүрээд байгаа юм а. За тиймээс далан задгуудын эрчим хүчний асуудлыг зэгслэх үүднээс аймагуудаас анх удаа бонд гаргаж 50 мегаваттын станцыг барихаар болсон. За Монгол банк зөвшөөрөл гаргасныг ерөнхий сайд дуулгаад төсөөл албан ёсоор хэлснийг зарлалаа. Авилга албан тушаалын хэрэгт холбогдож хэдхэн жилийн ялаа эдэлж гарч ирсэн нийтийн албан тушаалтнууд төртөө зурлалцаар байна. Улсыг үлэмж хэмжээгээр хохироосон атал эргэж шагнал мэтээр төрийн байгууллага, төрийн өмчийн аль нэг компани Синтед заларч байгаа нь олон жишээнээс харагдана. Авилгын ирээр ял шийтгүүлсэн хүнийг албан тушаалд томилохгүй юмээ сүрдийн ярьж эхлүүлсэн шүүр ажиллагаа өмнөх засгийн газартай хамт замхарсан. За учир нь гэнт хэрэгт холбогдсон хүн ахаад албан тушаалд томилогдож бүр тушаалаа ахиулдаг жишг хаасаагүй мэрсээр үзэгдэх боллоо. За тухайлбал авилгын иргэн холбогдогч Даваа Цэрэн 2019 онд Эрдэнэ төлбөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрээр албан тушаал эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгээр шалгагдаж эхэлсэн байдаг. За өөрөөр хэлэх юм бол нэр бүхий компанид гэрээ байгуулж 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан хэрэгт яллах дүгнэлтийг үлдээж шүүхэж шилжүүлсэн. За мөнгө бах хүртэл хэмжээнд яллах дүгнэлтийг прокурор үйлдсэн атал Даваа Цэрэн энэ хугацаанд төрийн өмчийн 5 түвш компани захирлаар тэтгэврт гарах хүртлээр ажиллаж чад байна. За үүний дараа Иргэний нисгийн ерхий газарт газрын дараагаар ажиллаж байсан Эрдэнэ Натыг нэрлэж болно. Тэрээр 2019 оны үед буюу Иргэний нисгийн ерхий газарт ажиллаж байх үедээ албан тушаал эрх мэдлээ уруулан ашигласан. Төсвийн хөрөнгө завссан буруутай тооцогдсон 6 жил 6 сарын хугацаанд чанга дэглэмтэй 20 ангид ял идэлүүлэхээр болсон байдаг. За аль хэдийн ялын хугацаа нь дууссан тэрээр за нэг төрийн яамд зөвлөх нэрээр ажиллаж байсан. За тодруулах юм бол саяхныг хүртэл Батлан хамгаалгын сайдаар Бямб цогтыг ажиллаж явах үед за түүний зөвлөхөөр ажиллаж байсан. За одоогоос 10 гаруй жилийн өмнө Говьсанбөр аймгийн засаг даргаар ажиллаж байсан Баян мөнхийг авилгатай тэнцэх газраас шалгаж эхэлсэн. Тэрээр авилгын эрхт холбогдож шүүхээс 5.1 жилийн хорих хэл авсан. Зарим авилгын эрхт холбогдсон хүн за сүүлд Эрдэнэс Монгол нэгдлийн охин компаниудын нэг болох Гашуун Сухбат автозам компани гүйцэтгэх захирлаар хүртэл томилогдож ажилласан. За өөрөөр хэлбэл авилга албан тушаалын хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон этгээдүүд энэ мэт байдлаар төрийн албыг шимэгчилсээр байна. За 3 жилийн өмнө мөнгө хуваасан байж болзошгүй хэрэгээр шалгагдсан нийслэлийн соёл урлагийн газрын хэлцийн даргасан Цэнд аюушиг нийтийн албанд томилогдох эрхийг нь 2.6 жилээр ассан. За энэ хэдхэн жилийн ялаа эдсэний дараа албан тушаалаа ахиулах шахуу албанд томилогдсон. За тодорхойлбол нийслэлийн соёл урлагийн газраас засгийн газрын агентлаг соёл урлагийн газарт дэвшүүлэн томилсон нь олонний хил амны бай болчихсон. За энэ мэт авилга албан тушаалын хэрэг үйлдчихээд шагнуулсан аятай дахиад албан тушаал томилогддог жишээ дуусахгүй. За өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Амарбат нартай холбогдох хэрэг бүтэн 1 жилийн турш үргэлжилж за улмаар гин буруутай тооцсон байна. За түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцсон 27 сая төгрөгөөр торгож 4 жил нийтийн албанд ажиллах хэргийг нассан. За ингээд прокурор асан Амарбатын нийтийн албанд ажиллах эрх нь
4 жилийн дараа нээгдэж аль нэг төрийн албанд дарга цэргээр томилогдохыг үгүйсгэхгүй. За мөн л 2 жилийн өмнө нүүрсний хэрэгээр яс сонссон улсын хурлын гишүүн аюур сайхнаас эхлээд Эрдэнэс тавлага компаниг үүсгэх цагаарласан ган хоёрыг нарч ялгаагүй. За эхнээсээ суллагдах өдрөө хоног тоолон хүлээж байгаа эдгээр хүмүүс за хэдхэн жилийн дараа хэн нэг сайдын зөвлөх аль нэг төрийн өмчит компани Синтед сандаачилж байхыг гайхааргүй байна. За төрийн албанд тангараг өргөж орно гэдэг эгэл иргэнээс илүү хариуцлагатай амьдрахаа илэрхийлж байгаа хэрэг. За гэтэл ийхүү буцаад төрд шургалж байгаа нь дахин төрийн эрх мэдлийн боломж олгож байгаагаас ялгаагүй юм а. Милан Кортины 2026 өвлийн Олимпийн 25 дугаар наадам 6 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. За Тэнгэр телевиз энэ удаагийн өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын 16 төрлөөс кёрлинг, хоккей, шорт трекийн тэмцээнүүдийг шууд дамжуулан хөргөж байна. Энэ 7 хоногийн Мягмар гарагт кёрлингийн холимог хосын финалийн тоглолтууд явагдаж медалийн эзэд тодорно. За залгаад лавг, фүрүү гарагт кёрлингийн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн төрлийн тэмцээнүүд эхлэх юм. За эдгээр төрөлд тус бүр 10 баг оролцож, тойргийн системээр тоглох бөгөөд улмаар хамгийн өндөр оноо цуглуулсан 4 баг медалийн төлөө хүч сарих эрхээ авах юм а. За кёрлингийн 3 төрөлд тэмцээн өвлийн Олимпийн 25 дугаар наадмын 19 өдрийн хуваарьт багтсан учраас энэ наадмын гол хөтөлбөр явуулна. За харин тишүүрийн ойрын зай уралдаан болох шорт трекийн тэмцээн нь 2 дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд 9 зай болон төрлөөр явагдаж аваргуудаа тодруулах юм а. За түнчлэн энэ 7 хоногт явагдах эмэгтэйчүүдийн хоккейн хэсгийн болон хасагдах шатны тоглолтуудыг Тэнгэр телевизээр шууд дамжуулан хүргэнэ. За энэ зэрэгцээ хоккейн эрэгтэйчүүдийн хэсгийн шатны тоглолтууд лав гарагт эхлэх юм а. За энэ удаагийн Олимпиад Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тамирчид 2014 оноос хойш Олимпийн наадамд дахин оролцож байгаа тул бүхэл тоглолт олонний анхаарлын төвд өрнөх нь гарцаагүй юм а. Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.